Гадны улсад ажиллаж амьдарч байгаа манай улсын иргэд тухайн улсынхаа нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлдөг. Төлж явсараа буцаад их орондоо ирэхэд гадны улсад төлсөн жилийн тухайн улстай үлдээж Монголд төлсөн жилгүй болж нийгмийн хамгааллын асуудал нь орхигддог. Иймээс монголчууд амьдарч байгаа улсуудад нэг бүрчлэн нийгмийн хамгааллын хилцээр байгуулж байгаа. Өмнө нь 5 улстай хилцээр байгуулсан бол 3 дугаар сарын 1-ээс бүгд найдах Чех улстай хийсэн нийгмийн хамгааллын хилцээр хэрэгжиж эхэлнэ. Тухайлбал их орондоо 14 жил, Чех улсад 21 жил нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаж амьдарсан Монгол улсын иргэн А тэтгэвэр тогтоолгох бол хоёр улсад шимтгэл төлсөн жилээ нэгтгэн 35 жил төлснөөр тооцоолж бүрэн тэтгэврийн эрх үүсэх юм. Ингэхдээ 14 жил ногдох тэтгэврээ Монгол улсын тэтгэврийн даатгалын сангаас 21 жил ногдох тэтгэврээ бүгд найрамдах Чех улсын талаас тогтоолгон авах боломжтой болж байгаа гэсэн үг юм. Энэ дээр бол хувь одоо пропорц бодох гэсэн аргачлалыг бас хэлцээр тусгасан байгаа. Тэр нь юу вэ гэхээр нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн Чех улсад хэдэн жил байна. Тэр жилд нь пропорцлно. Монголд хэдэн жил төлсөн байна. Тэр жилд нь одоо хувилж тогтооно л гэсэн үг. Хоёр улсын хилцээр 3 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. За ингэснээр хоёр улсын иргэд шимтгэл төлсөн давхардаагүй хугацаагаа нэгтгэн тооцоолж тэтгэвэр тогтоолгох. За мөн шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврээ шилжүүлэн авах нөхцөл бүрдэж нийгмийн баталгаа хангагдах юм. За өнөөдрийн байдлаар бүгд найрамдах Чех улсад Монгол улсын 12,000 гаруй иргэн ажиллаж амьдарч байгаа бол за эргээд манай улсад бүгд найрамдах Чех улсын 33 иргэн аль биесний зөвшөөрөлтөөр ажиллаж амьдарч байна. Тэтгэврийн нас бол хоёр улсад бол өөр байгаа тийм ээ. Тэгэхээр Монголын хувьд бол эмэгтэй нас бол жишээлбэл 55 насаас эхэлдэг. Тэгэхээр Монголын хувьд бол эхлээд тэтгэврийн тогтоолгон гэвэл 14 жилд ногтоо тэтгэврийн тогтоолгоод аваад явж байгаад Чехийн нас 62 нас байгаа. Тэгээ 62 нас хүрэнгүүтээ Чехийн талаас 8 жилд ногтоо ингээд буцаад тэтгэвэр маягаар авна гэсэн үг. Ер нь бол Чехэд иргэдийн даатгал, нийгмийн даатгал нийлээд 31.3%-ийг үндсэн цалингаас 31.3%-ийг төлдөг байгаа. Тэрнээс одоо 24.8% нь болохоор ажил олгогч манай одоо ажил олгогч байгууллага үлдсэн 13.5% бол би өөрөө хувийнхаа цалингаас төлдөг. Бид нар ч гэсэн өөрсдөө нөгөө Монголын иргэнээс асагдаагүй байгаа учраас бид нар ч гэсэн өөрсдөө Монголоос нөгөө нэг тэтгэврээ авах гэж нийгмийн даатгалаа төлсөөр хуваараа төлж явдаг. Тэгээ одооноос эхлээд ингээд 3 сарын 1-ээс бол бараг төрөх шаардлагагүй болж байгаа болов уу гэж бодож байгаа. Чех улсаас гадна Орос улбаны улс, бүгд найрамдах Солонгос улс, бүгд найрамдах Унгар улс, бүгд найрамдах Польш улс, бүгд найрамдах Турк улстай хилцээр байгуулсан байдаг. Тухайлбал монголчуудын хамгийн их зорчдог ажиллаж амьдардаг бүгд найрамдах Солонгос улстай 2006 оны 5 дугаар сарын 8-ны өдөр нийгмийн хамгааллын хилцээр байгуулсан байдаг. Монголын талаас жилд дунджаар 60-аас 80 хүний материалыг бүгд найрамдах Солонгос улсын үндэсний албанд хөрвүүлж 136-аас 180 сая вонны шимтгэлийг иргэдэд буцаан олгож байна. Солонгосын хилцээр бол арайч өөр хилцээр. Тэр бол тэтгэвэр болон тэтгэмжийн харилцаа зогсоолоогүй. Зүгээр шимтгэлийг давхардуулж төлөхгүй гэсэн юм харилцаа байгаа. Тэгээ Солонгосын талд очоод аялж байгаа монгол иргэн Монголынхоо нийгмийн даатгал шимтгэл төлж байгаа бол Солонгосын нийгмийн даатгал давхардуулж төлөхгүй, тэтгэврийн даатгал ялангуяа төлөхгүй гэсэн юм зохицуулт байгаа. Мөн эсрэгээрээ Монголд аялж байгаа Солонгос иргэн Солонгостой төлж байгаа бол энд давхар төлөхгүй гэсэн юм зохицуулт бол байгаа. Бүгд найрамдах Унгар улстай байгуулсан хилцээрийн дагуу Унгарын талаас тэтгэвэр авч байгаа манай Монгол улсын 32 иргэн байгаа. Одоо 32 ахмад наст нь сар тутам Монголын талаас Монголын тэтгэвэр нь дансанд орчдөг. Унгар улсын талаас бас Унгараас тэр хүнд бол тэтгэврийн хөөд явж байгаа юм кейс бол эхэлчихсэн байгаа. Харин бүгд найрамдах Польш улстай хэлсэн Польшийн хэлэлцээр тэтгэврээс гадна оршуулгын тэтгэмж тогтоох, олгох, тэтгэврийг харилцан шилжүүлэх, хөдөлмөрийн чадвараа төр олдсны, жирэмсэн, амарчсны, ажилгүйдлийн болон үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэмжүүдийг олгох зохицуулт хийгдсэн. 2018 онд сойрхон баталсан ч одоогоор тэтгэвэр тогтоолгосон иргэн байхгүй байна. Би Польш улсад ирээд 22 жил амьдарч байна. Эхнийхэн жилүүдэд бол нийгмийн даатгал хамрагдаж чадаагүй. Сүүлийн жилүүдэд давг барилга худалдааны компаниг байгуулад нийгмийн даатгал хамрагдаж эхэлсэн. 1500 золоод орчим сардаа төлдөг гэдэг нь бол Монгол мөнгөнд харьцуулах юм бол Монгол мөнгө Польш золоод чинь 789 золоод байгаа гэж бодвол сая 142,000 гаруй төгрөг төлж байгаа сардаа. Хилцээр нь батлагдсан боловч энэ нь яг
хэрэгжихгүй байгаа шиг санагддгийг. Саяхан миний танил тэтгэвртэй гараад Монголд одоо эндээ нийгмийн даатгал төлөгдөж байгаагаараа Монголд ингээд төлөгдөх болов гэд яхад бол тэр нь ямар шалтгаанаас улсын төлөгдөөгүй байна лээ. Харин манай улс Турк улстай нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийг 2018 онд байгуулсан бөгөөд хэлэлцээрийн гол агуулга нь хоёр улсад тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож тэтгэвэр болон оршуулгын тэтгэмж тогтоох, олгох, тэтгэврийг харилцан шилжүүлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр олгох явдал юм. Мөн 1981 онд Орос улбаны улстай хэлэлцээр хийсэн бөгөөд жилд дунджаар 30-аас 50 хүний ажилласан жилийг харилцан солилцдог. Ойролцоогоор 5,000-аас 7,000 орчим Монгол улсын иргэн Орос улбаны улсад ажилласан жилээ шилжүүлэн тооцоолж тэтгэвэр тогтоолгон авчээ.